Нэрдэвшгийн цалаар гаргасан Чинжээ шин дүгнэлт өөрийнх нь найзсуулгыг танилцлаа бас дэмжиж байна. Асуулт нэг хэдгээд асуулт байна. Энэ орон тооны зөвлөх үү те? Орон тооны гишүүн үү те? Цайлант ажиллах уу? Орон тооны ус. Тэгэхээр юм байна л да. Энэ тэтгэврт гарсан хүнийг томилж болох тийм залтай үлдвэр шүү. Тэгээд дэвшүүлж ирж байгаа юм уу те? Нэгдүгээрт. Хоёрдугаарт энэ одоогийн өндөр насны тэтгэврийн хэмжээ жишээл тэгш 2 жилийн нарийн зай сайлбах тэгшсэн бид нар те. Доод хэмжээг нь 500 болгол 600. 500 болгосон. Тэгэхээр одоо 35 жил ажиллачаад 500 мянган төгрөг авч байгаа улсууд байж нөгөө тэгшснээр 500 ажил ямар ч ажил хийгээг улсууд ажиллаж байгаа. Энэ одоо чудруу явдлуу та юу гэж ойлгож байна. Тэгээд одоо энэ олон улсууд байж байгаа. Жишээл эрүүл мэндийн салбарт ажил 35 жил ажиллачаад 500 мянган төгрөг сайлантай очихоор чинь нийгэм даатгалын эрээсээ нэмж өгдөгөө. Олон хүн байна. Энэ талаар одоо ямар бодолтой явдаг нэгд. Хоёрдугаар эдийн засгийн хөгжилтэй холбогдуулан одоо тэтгэвэр тэтгэмжийг нэмнэ гэдэг нь ард туссан байна. Одоогийн төлөс шалгалт цахилгаан өргөн хэрэглээний барааны үнэтэй яхад энэ тэтгэвэр тэтгэмж хөрөлсөд гэж бодож байна уу? Зарим өндөр хөгжилтэй орн дээрээс гарахтаа тэтгэврийн жишээл боловсрол эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа улсуудын тэтгэврийн тэр хийжээгээр тогтоож ирэх ажлын цаг тогтоод юм байна. 9600 цаг өдөр гэх юм ажлын өг. Ажлын өдөр гэдэг. Тэг гарахтаа улстай баярлаа гэд гараа явдаг юм байна л нэг улсууд. Манайх одоо тэтгэврт гарахгүй зурлаа шүү дээ. Цайлан буучна гэд. Энэ талаар та одоо ер нь ямар бодолтой явдаг одоо ингээд орон тооны ус юугаар үндсэн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа юм байна. Ер нь цаашдаа энэ хэрэгтэй юу? Энийг хэрэгжүүлвэл цааш тэр нь одоо хавтгай ясан олон тэтгэвэр тэтгэмж багасах болов би өөрөө боддог байхгүй. За одоо эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж чадахгүй байгаа зөндөө олон улсууд байж байна. Энэ эрүүл мэндийн даатгалыг нийгэм даатгалаар дамжуулан хурааж авдаг эрүүл мэндийн салбар. Тэгэд эмнэлгийн тусламж авч чаддаг. Нийгэм даатгалын шимтгэл төлөөг гэдгээр тэгээд эмнэлгүүд нь авдаг даатгал төлөөгүй байна гэд. Энийг яг энэ талаар та ямар бодлого баримталдаг вэ? За нийт дэвшигч улсын хурлын гишүүн Булааны ГЭС-ийн асуултанд хариулъя. За ерөнхийдөө бол тэтгэврийн одоо тогтолцоо гэдэг маань бол хөдөлмөр эрхлэлтэй шууд холбоотой гэж би түрүүнд хэлсэн. Тэгэхээр ер нь бол олон улсын хөдөлмөрийн байгууллагын одоо үжил баримтлал ерөөсөө одоо зохистой хөдөлмөр эрхлэлтийг улс орон бүрт одоо хөгжүүлэх асуудлаар бол одоо тодорхой үжил баримтлалыг дэвшүүлсэн. Тэгэхээр ер нь бол улс орнууд доктортой хөгжилд хүргийл гэж байгаа бол энэ хөдөлмөр эрхлэлтийн зохистой болох ёстой маа гэдэг ийм том одоо үжил баримтлалыг бол өнөөдөр 30 он хүртэл дэвшүүлэн ажиллаж байгаа. Тэгэхээр ер нь бол өнөөдөр бид нар бол энэ өнцгөөс нь аваад үзэх юм бол энэ зохистой хөдөлмөрийн нэг чухал одоо тулгуур стратегийн асуудал бол нийгмийн хамгааллын асуудал байна. Нийгмийн хамгааллын асуудал. Тэгэхээр нийгмийн хамгааллын хамгийн том хэсэг маань бол энэ ажилтан хүн, иргэн хүн эрсдэл гарсан үе тодорхой хэмжээний орлоготой хамгаалалттай байх ийм л одоо боломжийг бүрдүүлэх нь бол төрийн одоо үүрэг юм а гэдэг энэ одоо үжил баримтлалыг бол бид одоо барьж ажиллаж байгаа. Тийм учраас Монгол улс бол доктортой хөгжлийг зорихын тулд бол энэ үндэснийхээ хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийг зохистой болгон хөгжүүлэх асуудал бол маш чухал. Тэгэхээр зохистой хөдөлмөр эрхлэлтийг бий болгохгүйгээр бид доктортой хөгжил төрж чадахгүй гэдэг ийм одоо үжил баримтлалыг би дэмжигч хүн байгаамаа. Тэгэхээр энэ үүднээсээ би одоо энд бас өөрийнхөө одоо за тэтгэврийн хүн ч гэсэн би бас хувь нэмрээ улс орныхоо хөгжилд оруулах үүрэгтэй иргэн хүний үүргийн хувьд бол би ийм одоо бас мэдрэмж одоо миний хувьд байдаг. Ерөн цаашдаа бол энэ чиглэлээр бол бас тодорхой хэмжээний хувь нэмрээ оруулах ийм чиглэлээр бол бас одоо нийгмийн түншүүтэйгээ хамтарч ажиллах ийм боломжтой залуучуудаа бас зөвлөе, туршилгаа хуваалцъя гэдэг ийм санаа байгаа гэдгээ би БЭС-ийн гишүүнд бол бас одоо хэлье гэж бодож байна. Тэгэхээр өнөөдөр бол одоо тэтгэврийн авагчдын 54% нь хөдөлмөрийн
Тэтгэврийн доод хэмжээгээр одоо тэтгэвэр авч байгаа 54% шүү тийм ээ. 2 хүний нэг нь гэдэг бүр хэлбэрчлээд ойлгочих бол. Тэгэхээр энэ бол үнэхээр одоо амжиргаа хангахгүй байгаа. Бүрэн бос тэтгэврийн одоо доод хэмжээ бол 540 байгаа. Бүрэн тэтгэврийн доод хэмжээ бол 600 одоо 50 байгаа. За тэгэхээр цаашдаа бид нар бол одоо энэ одоо асуудлыг бол анхааралтай авахдаа ямар өнцгөөс нь авах вэ? Ер нь нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэг зарчмыг бид баталсан байгаа. Нийгмийн даатгалын үндсэн зарчмын одоо нэгд нь бол шимтгэл төлсөн хугацаа. Төлсөн шимтгэлийн хэмжээ маань бол тэтгэвэр ямар хэмжээнд авах вэ гэдэг шударга усны хамгийн гол хэмжээр байна гэж. Тийм ээ? Шимтгэлийг ямар хугацаанд төлсөн? 20 жил юм уу, 40 жил юм уу, 45 жил юм уу? Тэгээд тэр хугацаанд 45 жилдээ хэдэн төгрөгийн шимтгэл төлсөн юм бэ гэдэг нь л тэр хүн ямар түвшний тэтгэвэр авах вэ? Ямар түвшний одоо тэтгэвэртэн болж одоо харагдах вэ гэдэг л энд хамаарна. Тийм учраас өнөөдөр Монголд бол энэ одоо амжиргааны өнөөгийн өртөгтэй харьцуулах юм бол тэтгэвэр авч байгаа улсуудын дийлэнх олгох нь бол одоо ядуурлын одоо тэр төвшөнд байна гэж хэлэхдээ л одоо хэлсдэхгүй бид энийг бол хүлээн зөвшөөрч одоо ойлгох шаардлагатай. За нөгөө талаас бол ер нь би түрүүнд хэлсэн байгаа. Ер нь бол цаашдаа бол бид нар бол энэ тэтгэврийн тогтолцооны хүрээнд бол маш сайн тийм актор тооцооллыг бол одоо манай энэ мэрэгжлийн хороод мэрэгжлийн өндөр түвшний улсууд манай энэ үндэсний зөвлөлийн дэргэд байдаг хийх шаардлагатай юм билээ. Би нэг одоо албан бус мэдээ олж сонссон. Та бүхэн бас сонссон байх. Ер нь үл энэ одоо сүүлийн одоо 30 жилийн статистик тоон үзүүлэлтийг ингээд аваад үзэх юм бол байна шүү дээ. Энэ бараг тэтгэвэр авч байгаа 2 хүний нэг нь за яг 2 хүний нэг гийг байгаа. 100-ны одоо 82% нь 182 хүн нь хувь биш хүн нь тэтгэврийнхаа насанд хүрэхгүй одоо бурхан болж байна гэж. Бүр бүдүүвч тоогоор авах юм бол 2 хүний нэг нь гэж бараг харагдах гээд байна шүү дээ. Тэгэхээр ийм нөхцөл байдлын тэр чинь үл биднэрт одоо тооцооллыг маш сайн хийж энэ одоо нийгмийн даатгалын сангийн одоо энэ тэтгэвэр авагчтай хүрэх тэр үйлчилгээний төвшин зохистой төвшин төсөختөл одоо бид ээлж дараатай алхам хийх шаардлагатай маа гэдэг энэ насн дээр үл одоо бид маш сайн ойлгох шаардлагатай. Тэгээд ер нь цаашдаа бол би энэ тэтгэвэр авч байгаа хүмүүсийн тэтгэврийн одоо энэ дутагдал маань бол ямар төвшинд одоо улам өсөх үү гэдэг нь ойлгомжтой. Үн ханшийн өсөл тогтворгүй байна. Төгрөг валютын ханш тогтворгүй байна. За дундад цалин өсвөл тодорхой өсөхгүй байна. За тэгэхээр ийм нөхцөлдөл бид бол одоо нөгөө монголчуудын нэг л уламжилтал одоо соёл дээр л манай ахмадууд ихэнх нь амьдраад байна гэсэн үг шүү дээ. 50% нь. Юу гэвэл өр хүүхдийнхаа л одоо дэмжлэгээр л амьдарч байна гэсэн үг. Гэтэл одоо сая банкны одоо тэр тэтгэврийн зээлийг одоо ахмадууд авах тэр одоо хүрээнд хүртэл одоо дарамжхал бий болсон шүү дээ. Тийм ээ. Бивэл одоо ахмад хүн чинь ялгаагүй хүний эрхийг л эдлэнэ. Мөнгөө зээлүүлнэ үү, зээлдүүлнэ үү, эргэлдүүлнэ үү тийм ээ. Гэтэл аваашаа 50% нь одоо зээл олгон 50% нь зээл олохгүй гэдэл ингээд эн чинь л одоо ахмадуудын эрхэнд халдаж байгаа асуудал гэж би хувьдаа үздэг. Тэр хүн өөрийнхөө одоо тэтгэврийг яаж зарцуулах вэ? Ямар хэмжээгээр зээлэх вэ? Ямар хэмжээгээр үр хөвгтөд дэмжих вэ? Энэ бол бүгд бодлоготой өөрийн гэсэн одоо эрхийн хэмжээнд л одоо асуудал шийдэгдэх асуудал. Тийм учраас энэ мэтийн одоо асуудлуудыг л бид ийм захиргааны аргаар шийдэхээсээ илүү аль болохоор тэтгэврийн одоо тэр амжиргаанд нөлөөлөх чадвах хэмжээг нэмэгдүүлэх замаар бол одоо асуудлыг шийдэх боломжтой юмаа гэж би бол хардаг. Тэгэхээр энэ өнцгөөс нь энэ үндэсний зөвлөлд одоо орох юм бол бас нийгмийн даатгалынхаа үндэсний зөвлөлийн талууд, за мэрэгжлийн хороод, за олон нийтийн хяналтын зөвлөл зэрэгтэй одоо хамтран ажиллах замаар бас би өөрөө зарим нь буруу бодож яж болно. Тэр улсуудад байгаа зөв санааг бол авч би өөрийнхөө одоо бас байр суурийг хөгжүүлэх бас зарим буруу байр суурийг засах хүртэл одоо ийм боломж л олдно гэж би бол одоо үзэж байгаа. Тийм учраас би бол одоо өнөөдөр бол та бүгдийн өмнө бүгдийг одоо мэддэг хүн гэдэг утгаар одоо оролцохоосоо илүү би бас цаашдаа ч гэсэн өөрөө одоо суралцах энэ орчин үеийн чиг хандлага улс орнуудад байгаа хөгжлийг авч үзэх ийм одоо зайлшгүй шаардлагатай. Тэгэхээр би түрүүнээс нийгмийн даатгалын одоо хөгжлөөрөө топ 20 орны 20-ны холбооны бүгд Герман улс орно гэдэг бол хуваарлтын тогтолцоотой нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ нь ажилтны хувьд 9, ажил олгогчийн хувьд 9 гэсэн ийм одоо мөл одоо манайтай бараг ижилх уу ийм одоо шимтгэлийн хэмжээтэй орон байна шүү дээ. Бид одоо эдийн засгийн өсөлт Германтай харьцуулахад ямар вүлээ, тийм ээ? Шимтгэл ямар хэмжээнд авчих вэ гэдэг энэ олон зүйлүүдийг эргцүүлээд бодох юм бидэнд бол бас одоо нэг шуурах асуудал биш, ер нь их нухацтай үзэх асуудал байгаа юм байна л гэж би ингэж үзэж байгаа. Ингээд би БС гишүүний хувьд бол эрүүл мэндийн даатгалтай холбогдсон асуудал асуусан. Өнөөдөр эрүүл мэндийн даатгалын сан, нийгмийн даатгалын сан хоёулаа бэрхшээлтэй байгаа. Жишээлбэл 2024 оны гүйцэтгэлийг үзэх юм бол нийгмийн даатгалын сангийн орлого маань бол 4.2 одоо 2 орчим одоо 4 ихнээд 200-аараа тэрбум төгрөг байсан гэж би одоо багцаалж харж ирсэн. Гэтэл зарлага нь хэдвэхээр 5.4
4 орчим одоо 5 их найд 400 гаруй тэрбум төгрөг байсан. Тэгэхээр эн чинь нийгмийн даатгалын сангийн орлого зарлах юм бол тэнцвэргүй байдал чинь цаашдаа үргэлжлэх гээд байна шүү дээ. Одоо ингээд өсвийн хүндрэл байна, эдийн засгийн өсөлт буурч байна, шимтгэл төлөгчдийн тоо буурч байгаа нөхцөлд одоо яах вэ гэвэл энэ 25 онд бол бас л бэрхшээлтэй юм тоо өрн тарагдж байгаа. Тэгээ эрүүл мэндийн даатгал бол мөн ялгаагүй. За энэ зардлын хэмнэлт гэхээсээ гадна оновчтой зарцуулалтын асуудал бол манай даатгалын сангууд дээр бас бий. Одоо зардлыг оновчтой, зохистой төлөвлөх, зохистой зарцуулах энд хяналт тавих асуудал. Ийм чиглэлээрээ би эрүүл мэндийн даатгалын одоо шимтгэлийн одоо үр дүнгүүл бас иргэн хүн болгон гүрдэх ёстой. Одоо эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөөгч гисэн өвчтөе зовлонтой улсаан бол бид одоо эмчлэг сувлах тийм боломжийг л төр олох ёстой. Энэ сангийн хүүсвэрийн дутагдлыг л нөхөх талаар бол мөн л арга хэмжээ авах шаардлагатай гэсэн ийм байр суурьтай байдаг. Миний хувийн байр суурь.